аль ч сэдвээр хэлсэн бол ер нь боломж байна гэж бодож байна. Сар шинэ дуудахгүй болох гэж байна. Тэгээд одоо сар шинэ бэлтгэл ажил дажиг байцгаана уу? Бэлтгэл бас хангагдаж байгаа шүү дээ. За дөрвөлөө өнөөдөр уулзсныг бас тодорхой хэмжээний даалгавартай байгаа. Тэгээд нэг-нэгээрээ суулна. За суулаад одоо яг энэ бидний хүлээж буй одоо ирд бай те баяртай маань холбогдлоо даалгаврууд байгаа. Тэгээд Хоёр болоо аваад та. За би үлдсэнийг авъя да. Айгуу гэнэ уу гала. За. Тэгээд Монгол хүмүүс нэг ер нь одоо энэ даалгавраар бидний хувьд одоо их тийм ойр байгаа гэж бодож байна. Аль ч сэдвээр хэлсэн бол ер нь боломж байна гэж бодож байна. Өдөө ингээд чалчи ингээд эдийн будаага засах гэлээ. Бас хоорондоо бас нэг хоёр чинь бас хоорондоо бас жоохон маргалдаг шүү. Вэ чи далийн үрчин биш ээ наадах чинь ингэсэн байна гэдэг ингээд өөргөө бас өөргөө маргалдаа явна. Тэр нь бас өөрхөндөө гоё. Манай аав чад бодвол яг гэр яцаагийн даваа застаг байсан юм шиг санагдав. Залуу гэр бүл мөртөө цаасаар тэмдэглэдэг байсан. Тэгээд би яг эдээний хувьд те өөрийнхөө мэддэг одоо зүйлсээ хуваалцаа. Тэгээд бүгдээрээ тавгийн эдэг ихлэ засъя да те. За тий. Яа их баг болчихсон юм уу? Гарынхаа хаалгыг ихтэй цэврүүтэл нутаг байсан шүү дээ. Бодог байна гэж. Яа тийм яа тийм яасан. Боцнолтой л биш нэг 20-30 минутанд гац цагтааж түлээ агарч байна. Усанд явлаа гэдэг. Тэгээд орж ирсэн. Яа. Энэ ч юм уу ингэж хол өстэй. Царасараа бол ингэж хараас очсон. Бид нар ийм байдлаар бийж байгаа байхгүй юу? За идэл бол идэл штэ. Нэг хөөрхөн харагдаж. Энэ нь болохоор 5 үе яахгүй юу? Тэгээд энэ удаад бид нэр одоо жаахтай зориулаад энэ 5 үеэр засаж байгаа. За дараагийн даалгавар болохоор аюу байгаа лээ. За дараагийн даалгавар мэдээж одоо эдээгээ засцсан. За одоо миний одоо дарааллын дагав одоо эдээ шүүс ууц одоо яаж бэлдэж тавих вэ? Шүүсээ яаж бэлдэх вэ? Яаж дараалал байдлах вэ гэсэн асуудал. За энэ хавь хэдүүлээ зэгцлээд тэгээд ажилдаа орё. За одоо эр хүнд одоо хамгийн хүндтэй барьдаг юм чинь бол даал дөрвөн өндөр тийм ээ. Нарийн талын өөрлөгөө харуулж тавьж тэгээд гүзүү сэрээ тавьж болно. Сэр бас ингээд нарийн талаас. За тэгээд энэ хонхтой шаантай гургалдаага нөгөө хошногоо тавина. Шаант чөмгөө ингэж тавиад. За энэ мэдээж одоо энэ мэдээж үсээ хөндөгтэй бол хамгийн эхлээд одоо энэ яг энэ сайхан уусныхаа энэ хэсгээс баг зэрэг аваад за энэ хажуу талаасаа сайхан бас баг зэрэг аваад за хамгийн эхлээд бол энэ сэрнээсээ бас авдаг гэдэг. Тэгээд галдаа өргөдөг тийм ээ. Тэгээд одоо зоолголт яваа гэдэг нь тэгээд одоо тамхилах яваа гэдэг нь тэгээд юу хэлэх гээд ирэхээр одоо нөгөө асуулт маань одоо тэгээд дараагийн даалгавар бол орондоо тий. За би тэнд хадаг. За тийм би хадаг барьж золгоо таньтай. За тийм. Амыг ингээд золгож байгаа хүн рүүгээ харуулад. За амар энэ эхлээд би тэнд хадгаа өгсөн байлээ тий. Амыг нь одоо тийм ингээ амыг нь тэгээд өгтөө золгоо шүү дээ. Их золгоо нь шүү дээ. Их золгоо шүү дээ. Амар байна уу? Даавар нь гараа игээд амар байна уу гэж золгоо. Тэгээд өсүүлээд хадгаа өгөө. өгтөө нөгөө тасны би шууд ингээ бүтэн гарын бүтээчдэг юм гэж байна. Яг их орныхын ингээс тааруулж ингэж байруулдаг гэж байна. За одоо хадагтай золгох нь. За хадагтай золгох нь бол би баруун гарныхаа энэ ядам хурууна нар зүг хоёр эргүүлээд ингээд ингэж хүрээд амар байна уу. За ингээ өөртөө хадгаа аваад ирсэн. Энэ ингээд барьсан бол одоо хадгаа өгөхгүй байна гэдгийг хүмүүс мэддэг ойлгодог. Ингээ сайн мэдхгүй бол магадгүй би ингээл 40 жилийн дараа 50 жилийн дараа хөгшин болчиход залуучууд юм асуухаар за чи мэдэхгүй дээ гэж суугаад бас хэцүү дээ тэр. Тэгэхээр ерөөсөө бүр залуугаас л мэдчих хэвээр гэж бодлоо. Одоо хөөрөглөх гэсний талаар занжлын талаар. За тэгээд хөөрөглөх одоо хөөрөг зөрүүлэх мэдлэг ёсыг одоо монголчууд энэ
сэтгэлийн бэлэгдэл тэгээ хүндэтгэлийн илэрхийлэл гэж үздэг юм байлээ. Тэгээд хөөрөглөхдөө одоо эзэн хөөргөний тагийг баг зэрэг суллаад за энэ сулж байгаа байдал нь бол одоо миний амьдралд одоо ямар нэгэн саад бэрхшээл байхгүй. Тэгээ би энгийнээрээ маш сайхан амьдарч байна гэдэг утгыг илэрхийлээд тэгээ хөөргөлөх хүндээ өөрийнхөө тэр санааг илэрхийлээд хөөргөлдөг юм байна. Буцааж өгөхдөө амийг нь баг зэргийн чангалаад өгөх юм бол таглаад өгөх юм бол за ер нь миний хөөрг өгсөн хүний гэр бүлд уйтгаргүй нэг гай зовлон тохиолдсон юм байна гэдэг утгыг би хүлээж аваад за ер нь жоохон өөрийнхөө үгийг цэгнээд нэг айдуу тайван зөөлөн байдалтай юу ярихаа сигналаа ер нь авах юм байна. Би нэг багтаа загнуулжсэн. Нэг хөөргөхөр гэж үнэлчээ тэгээ бүр ингээд дараатаар гэж чихээд ингээд уцаагаад өгсөн чинь гэнттэй яаж байгаа өгтөө гээд тэгээд тайлбарлуулж ирсэн. За ингээ өнөөдрийн одоо бид дөрвийн одоо өөрөөсдийнхөө даалгавруудын амжилттай биелүүлцээлээ. Тэгээд сайхан эдээгээ засаж шидэн шүүсээ тавьж одоо ширээгээ сайхан хамтдан байж сахад дундааныхаа дээж төрүүлснээр одоо сайхан хэмнэлж ширээгээ дүүргэж одоо даалгавраа сайхан биелүүллээ. Тэгээд Монголын нийт албанд цаашийн юмдыг өргөн дэвшүүлье.